Зохиолыг бичсэн Сэрчингийн үүр цайх. Зохиолыг уншсан Туул Синди. Ивэл чам шиг суваа эмгэж 3 хүүхэд гаргасан басангийн жирэмсэн авгаад аргалыг нь үрж төхүүлж өгөөгийн төлөө хараалгуулж хоцорсноо бодхоос хувь заяанда гомдож боож өгчмээр санагдсан болоор хэсэг хадны дунд яах эсгээ шийдэж ядан сув. Дээр нэг өндөр сэнжтэй хад эндээс бүсээрээ зөөгдүүл гэх шиг ярын муухай ярдаахан цаанаал нэг зэвүүн. Уулын ингэрт бэлчих малын бараг 70% нь ямаа, 30% нь хонь. Хэрв дээр үед ийм малыг харсан хэн боловч хідэн ямаагаа салхи шуурганд нөмрлөх юмгүй өсгдөг нь яаж байгаа юм бол лавл энэ айл хэвийн бус эсвэл гэрийн эзэн галзуурч солиорсон байхаа гэж хэлмээрч дараагийн сүргийг толдон харвал мөн л ийм байдалтай дүр зураг харагдах нь хүмүүс 2 хон дунд нэг ямаа байх ёстой гэдэг алтан дундаж уламжлалт ойлголтод суурилж мал маллах бус арай өөр юм хөөцөлдөж байгаа мэт мэдрэмж төрнө. Болд өдгөө 38 хүрч явна. Монголчууд зах зээл чилжээд 10-аад жил болж хүн бүрэл мөнгө төгрөг олох гэж чармаахын үе 2002 оны хавар болж байв. Хаврын хавсраг үе тавихад малчид бөөрөнд нь наалдах хоньгүй ямаагаа дааруулахгүй, голд нь хүйт оруулахгүй гэж байдгаараа л чармааж мачийн. Гэвч зарим газар ёстой л жинхэнэ хаврын хавсраг гэдгээ үзүүлж хотоор нь харлуулан авч одсон бол энэ газар арайч тийм их зудын байдал үүсэхгүй тэнгэр хангай өршөөсөөр. Хүмүүс ч дотроо залбирэн энэ хаврыг давчхуулж гэж хавар цагт үргэлж хэлдэг үгээ давтан өгүүлцгэн. Болдын доод талд байх басангийнх 3 хүүхэдтэй байхад харин болдыг хувь заяанд хавчсан мэд 10 жилийн өмнө авч суусан хөөхөн болроос нь хүүхэд гарах байтугай сарын тэмдгэнж үзэгдэхэ байгаад даруй 2-3 сар болжээ. Нэгэнд найдвар тасарж байгаа болохоор одоо л гэж эрс шийдсэн болд хүмхий зууж басангийнх ийм олон хар махчтай байхад манад ядаж ганц махч байхгүй. Заяагүй хөөхөн. Намайг авч суухаас өмнө хідэн ч иртээ явуулсан болоод энэний давтахоос найтан сарнустай мундаггүй байна. Химэн өөртөөгөө ярьсаар гэртээ ороход хөөхөн болор гих ихнэр нь хизээч бутаж гуниж байгаагүй учраас бараг л дуу аялах шахуу өгтөхөд дургуун хөрсөн гэрээ эзэн муухай хялав зэхив хийж аяг дүүргэх шахуу мэлтэлзүүлэн өгсөн цайган шүүрч аваад ядарч яваад ирэхэд урдаас тосоод ирэхлэгт нойтон сармустай үрэл хэрэгтэй байна. Чамд байна уу, надад байна уу гэдгийг одоо ялгахтайгаа болсон байлгүй. Химэн халуунаар нь бараг ууж орхидог ажээ. Энэ удаа мөн л тийм юм хайсан ирлээ олохгүй харангадаж өгтгийн даваан дээр гэртээ иржээ. Болоорч алга, хонинж ойрт харагдахгүй ажин түжин. Хачин муухай зэврүүн салхи хойд ингрээс чимээлсээр хацрыг нь алгадан байх нь маанаг минь хурдан явж ихнэрээ авчир гэх шиг санагдаад явчихав. Яагаад ч юм сүүлийн үед хачин муухай ааштай болж юм л бол намайг алчих. Тэгвэл чамд амар тэгчгээ дуртай хүүхнээ аваад жаргаж сув. Тэр басангийн 10 хүүхэд чиний хэмгинлээ. Ядаж надад нэгийг нь хийж чадсангүй юу? Химэн өөрөөсөө 8 ах нөхөрлөвгээ агсарчээ. Басан ч жоохтой. Тэгтээ бүр явж аргуулаа нөхрийнх нь хүүхэд гэхэд итгэхэд бэрх ажээ. Нутгийн хүмүүсийн хил амыгч батлах шиг басанг бус болдыг өвчсөн мэт өсгөх нь хачирхмаар. Гэвч болд өөрөө нэгч хүүхдгүй тул нутгийн хүмүүс болрыг л хардаж ховж ярьцгаана. Май басан бүгдийг мэддэгч мдээгүй юм шиг амгалан тайван нэгэн билээ. 10 жил байхад нь хүүхдүүд май басан гэж шоголдог байсныг тэр мэдэх ажээ. Авгаа аваад 3 жил өнгөрөв болоход нэгч хүүхэд гарсангүй, эхнэр нь ч жирэмсэн болсонгүй. Нэг өдөр басан хот явжээ. Эхнэр бурмаата хэлэхдээ би гэр орондоо хэрэг болох эд хогшол тавилга бас зүйл бэлдээд ирээ. Баян аавын буян гэдлэхгүй болохгүй нэ. Химэн нуг хөхрөөд үнсээд гарчээ. Ганц бие үлдсэн эхнэрээ юмыг яаж мэдхүүгээд болдод захиж үлдээсэн нь учиртай. Болд өмч хувьчлалаар сумын төвөөс хөдөө гарч өөрийн болоод өрөөлийн хідэн хоныг малалахаар гарсан нэгэн. Аав ээж нь сумын төвд өөрөө жижиг гэрээр голдуу тэднийхийг бараадаж буудаг ажээ. Басангийн цаад зорилго нь хотоос бараа татаж ирэхэд бус өөрийгөө эмнэлэгт үзүүлж өргөдлийн шинжилгээ хийлгэх зорилготой.
Хоёрт ганц бие залууд эхнэрээ зориуд цахиж үлдээгээд юмыг яаж мэдхөв, намайг явсан хойгуур гих адын бодол тээж эхнэрийнхээ юм ирээд дуусмагц 3 дахь хоног дээр гэрээсээ гарсан байв. Хотод ирсэн басан эрэгтэйчүүдийн эмнэлэгт очиж өргөдлийн шинжилгээ хийлгэхэд түүний бодож байсан үнэн болж огт үр тогтоох чадваргүй гэдг нь мэдэгдэж хэдэн хоног архи ууж сар орчин болоод өвгөнтийн хөндөд ордгийн даваан дээр гин тухайн орж нутаг буцжээ. Ингээд би үр хүүхэдтэй болж чадахгүй боллоо. Нутагтаа очиод хүний нүр яаж харна хэмээн санааширсаар тун хэцүү амтан гэртээ ирэв. Хаалга онгоолгоод ороход адаар ааштай болж эхэлж байсан эхнэр нь жигтэй ихэн сайхан ааштай угтсан ажээ. Учрыг тайлбарлахад басан хот яваад 3 хонсны хойно бурмааг хонь хотлуулах үеэр ажил төрөлтөнд тусалж морь малыг дөхүүлдэг байсан болд ороод иржээ. Эмэгтэй хүний нүүрөөд олигтойч ихсэлж хардаггүй болд ихэд нүүрмгийн инээж бараг тулганы дээд тал чахуу завилж суугаад за өнөөдөр ажил төрөл сайн байна уу? 3 хоногч бас овоо чанга байна шүү. 30 хоног басан гэртэл би ич тэсэхгүй нэ хэмээн сахалгүй ирүүгээ шувтрав. Болт басангийн дээргээд би хаа сайтай хүдэрч хэрэг дуу хоолойн хөнгөнсөн сайхан ир билээ. Бурмаач хандтай байгаа бололтой. Харин тийм ээ. Очиж авгаа хөөгтгөө чамд намайг хариуцуулаад байхтай яах вэ? Бор ингэрийн мөнх тогтоход хэлэх гэхээр авгаа нь барьж идчих гээд хойд уулын жалтаад хэлэх гэхээр эхнэр нь тулгар бийтэйгээд л чамд хэлсэн юм шиг байна. Надтай ямар ажил төрлөө ярих биш. Чамд итгэдэг юм билээ. Ингээд айлгүй наргагүй хөхрөөд цай барихтаа ингэр задгаа цамцаа хомсончгүй дөхөж ирэхэд анхлуун сайхан ялдан мөнөр болдын хамарч цэнхийж тархин манс хийх шиг болжээ. Эмэгтэй хүний үнэр авалгүй хэдэн сар жил болсон болд сумын төвд байхдаа ганц 2 шүл ууждаг байсан бол малын бэлчээрт гарч ирээд юу ч үдсэнгүй нь бараг хагасааж алах төгсөн гэхэд үнэн дайртна. Гэвч тэр нам балдсангүй. Нөхрөө хол явуулж хаад хидэл твчив гэж. Эдний дорой буухаар ирэх бүрдэл энэ хоёр нөгөө ажлаа амжуулж байдаг үсттэй. Заавал намайг гадаа хүлээлгдэг шүү. Хин нь тийм их айхтар хүсэлтэй байж таарах уу? Гэх мэтчлэн боджээ. Бурмаа болдод хоол цай хийж өгөөд хэсэг зуурын тэрийг ярьж суугаад хэд хоног л нааш цааш явлаа гэдэгч үнэн шүү. Чи хоноод явахгүй да найзаа хэмээн нэг л уярангуй хэлсэн ажээ. Ингээд тэр шөнө шалан палин болж болд их хагсаага 3 тайлж аваад алга болсон байна. Дараа нь гэрт нь орохгүй бүх ажлыг нь гадуур амжуулж өгөөд явчихна. Ингэсээр байтал нэг л мэдгээд сар өнгөрч басан үзлийн аригчин царайсаар орж ирэхэд гэмт хүн гэлбэлзэн гихчээр бурмаа ийн аашилж угтсан ажээ. Ирсэн нөхөр нь юу гэж хэлгээ мэдэхгүй байхад эхнэр нь ч олон юм асуусангүй. Тэр бүхэл тэр олон тавилга бараа хаана вэ гэж асуусангүй. Учир нь ирэх ёстой сарын юм нь анх удаа үзэгдэх шиг болоод алга болсонд бурмаа юмыг яаж мэдхөв хэмээн сэтгэлийн мухар жижигхэн гэрэл тусгаад байтал ийхүү нөхөр нь ороод иржээ. 3 жил хүлээсэн үртэй болох мөрөөдөл болдны хар азарганаас хүртсэн чимбэлүү хэмээн баясангүй бодож сайхан аашилж нөхрийнхөө эддвийг олж 3 сар болж баталгаатай өрн хүн болох замаа олсны дараа нөхөртөө цай аягалж өгсөн бурмаа би жирэмсэн болсон юм шиг байна. 2 сар юм маань ирсэнгүй гэж эрхлэнгүй хэлээд мөрийг нь төршжээ. Эхнэрийнхээ хэлсэн гинтийн үгэн цочирдож ууж байсан цайгаа асгасан басан хальт мөлт газар тавьсан болоод үсэрч босон гар дээрээ өргөж ор руу эвтэйхэн аваачиж хэвтүүлээд үнэн хэлж байна уу хайраа хэмээн нулимс дүүрэн нүдээр харлаа. Ингэж болдын хүүхдийн эхлэл тавигджээ. Бурмаач болд басан хоёрт үнэнч гэж жигтэйхэн өөр ямар ч ярийг хавтуулсангүй 3 хүүхэд тээжээ. Басан мэдсэн ч мдээгүй царайлж ийш тийшээ явахдаа зариуд болдтол эхнэрээ захиж мордно. Нэг ёсондоо цайрсан гэхэд болно. Ингэж байтал болдоч авгаа авч 3 жил болоод байгаа нь энэ. Басангийн эхнэр бурмаа болдыг харамлаж үхэхтэй тулахдаа ийхүү дээрх доромж үгийг болорт хэлж хариугаа авч буйн тэр. Сардаа нэг ирж морддаг байсан болд эхнэрээс нь хүүхэд гарахгүй болохоор над шиг бузраас боллоо хэмээн бодож басангийн эхнэрээс аажмаар холдож буйн энэ. Үргэлж өөр эртээ жаргаж хамаг таашаалаа тэндээс авдаг эхнэр нь яг л галзуу юм шиг болсонд учрыг нь ойлгосон басан ч гэсэн гэртээ тогтоо байжээ.
Яг ийм нэг өдөр болор уулын дунд боож өгчгээр өндөр хад хараад сууж байгаа нь тэр. Өндөр хадны хажуугаар чулуун нуурахад зөвхөн дээш харж байсан болор бонгос хийтэл цочов. Басан тэндээс инээч гисэн гараад ирэх нь тэр. Нэгэнт өгөхөөс хоош гэж бодсон хүүхэн юу ч бодсонгүй басан гөлрөн харав. Басан хүүхэн дээр дөхөж ирээд болор минь дээ. Яагаад бүсээ тайлаад хамаг ингэр замаа задалчихав та. Химээсээр ирээд ингэрийг хумих зуур сэргэр хөөхөн хүүхэнд нь санамсаргүй мэт хүрээд авав. Болорт тэрхийн зуур аянга цохих шиг болж болдоос өөр ирхэн хүрдэггүй ангир цагаан цээж нь орчлонд бас өөр юм байна болроо гэх мэт санагдахад басан гухсгийн тэрч аваад гашуунаар уйлжээ. Уг нь бол басан их өөр зоригтой ирсэн аж. Тэр өргөдөлтэй гэдгээ сонссны дараа жил дахин хот явж ямар ч найдваргүй юу юм чэ гэхэд таны энэ хөдөлгөөнгүй байгаас чинь хөдөлгөөнд орчихол юм бол хамаагүй л дээ. Болж болох юм. Бараг 100,000-ад нэгдээ гэх маягийн юм хэлсэн ажээ. Ингээд жил бүр хотод ирж имжлүүлсээр өнгөрсөн жил имчилгээгээ хийлгэж дуусаад хотын нэг залуу охинтой сэтгнэж яваад хүүхэдтэй болгочихсон юмсанжээ. Нөгөө охин нь энэ хүүхдээ өөр аав эсвэл чамайг цагдаад өгнө гэд учиргүй их мөнгө нэгснийг арай гэж төлж дуусаад төрхөөр нь хүүхдээ хил амгаа авч явахаар тохирсон билээ. Ингээд хүүхдийг авч ирээд их нэртэй шууд өгчих гэхээр алуулчих гээд байж ядахта болд болор хоёрт өгчих ёо хэмээн сэтгээд буйн энэ ажгуу. Басангийн тэр сэтгэнсэн гих хүүхэн оюутан охин гэж өөрийгөө анх танилцуулсан агаад энэ талаараа мэрэгсэн нэгэн ажээ. Хинтээж хамаагүй явуулдчаад би хүүхдтэй болсон гэж айлгаж сүрдүүлээд тэрүүгээрээ ам зогоодгороо алдартай нэгэн. Үүнээс зөвхөн нэг л жишээ ярив. Осор бол хувийн сургуулийн захирал. Охин нь улс төрд нөлөө бүхий өөрөө ч энэ талаараа чамгүй хүрээлэлтэй танилтай тул өөрийнхөө дэмжлэг авсан бүлэглэл рүү гүн гүнзгий оруулж удирдах зөвлөлийн гишүүдтэй аль болох өдөр бүр уулзуулахыг зорно. Тэр идэж ууж бусдаа найргахтаа сайн 60 дөхөж яваач залуухан охид хүүхнүүдээс буцнаа гэж байхгүй ийм л нэгэн шалиг нэгэн. Харин зурагтаар яриа өгөөх сэтгүүлчидтэй уулзах үедээ жигтэйхэн даруухан аль биесны шаардлага тавьсан шудраг үнэнч нэгэн болж хувирах агаад манай улсын эдийн засаг өсөхгүй байгаа нь авилга хээл хахуул албан тушаалын хэрэгээс ихээхэн хамаарч байна. Би дүүнтэй хатуу тэмцэх ёстой. Манай сургуулийн бэлтгэж байгаа оюутнууд маш сайн ойлгож төгсдөгч гэсэн ажлын талбар дээр гараад ирэхээр аргагүй эрхэнд буруу тал руу хазааж байгаа нь харамсалтай. Гэх зэрэг яриа өгнө. Хэрв хэн нэгэн үл үзэгдэгч хар малгай өмсөөд өрөөнд нь ороод нэг л өдөр суух юм бол тэр хүнийг хичнээн худалж хулгайж увайгүй нэгэн болохыг төвөггүй мэднэ. Осрын байнга хэлдэг үг бол эр хүн эхнэрээ хайрлах ёстой. Эхнэртэй үнэнч байж үргэлж аз жаргалтай байх нь жинхэнэ джентльмен хүний шинж. Арчаагүй ирчүүд л эхнэрээ сольж залуухан хүүхнүүд авч суудаг. Энэ бол үндсээр буруу. Гэх маягийн өгүүлбэрийг амны уншлага болгож үргэлж ихэнд нь ярих дуртай. Тийм нэгэн өдөр сургууль дээрээ захирлын нэрмжит илтгэлээ тавьж дуусаад бууж байтал нэгэн өндөр гуайлаг биетэй оюутан охин дөхөж ирээд захирлаа би 3 дугаар курсын намжин байна. Танаас амжилан хүсэх зүйл байгаа тул хүсэлтийг минь хүлээж аваач химээхэд толгой өргөсгийн хальт шинжиж хараад чи хөө надтай уулзаж яах гэж байгаа? Шаардлагатай бол ангийн багштайгаа уулз. Учир байдлаа хэл. Янз бүрийн санхүүгийн асуудлыг нэгтлэнтэй ярилц. Оюутан хүнд сургуулийнхаа захиралтай өөр юу ярих байх вэ? Завгүй байна. Ингэж хэлээд муухан мушимар айдаад тожир алхалсаар өрөөрүүгээ оджээ. Түүнийг сүйд олоосон гөлөг шиг дагаж явдаг хоёр хамгаалагч араас нь дагах гэхэд тэрбээр гараа хоош хоёронтоо савлав. Энэ дохиог хишгээ андахгүй мэдэх хагаад улмааг тамхинд явуулж би захирлыг хариуцъя. Газ гүгөөд нөгөө сургуулийн хажуудах нууц мухлагаас тамхи аваад ир. Гадаа нь очиод 3 тогшгоо мартваа. Ингэжээ. Улмааг явангууд өндөр охиныг алдалгүй харж байсан хишгээ араас нь гүйлээ. Сургуулийн гадаа гараад сандал дээр урамгүйхэн сууж байсан тэр өндөр охины хажууд очиж зогсонгоо хэсэг зуур орчин тойрныг ажиглав. Түүний хавьд хин чалга. Тэр хоёрын дээрээс шарж байсан нар ууртаагаар үүлний цаагуур орчих шиг болоход нөгөө охин цухалдаа нарахгүй дээш хараад тамхи байхгүй биз химээхэд яг ингэж асууна гэдгийг мэдэж байсан учраас удахгүй найз маань аваад ирнэ. Хоёлоо тамхилах уу? Ингэлээ.
Тэр охин саяхан бужигнаж байсан олны дундаас зориуд сондгоорч гарсан мэд. Бүхий л оюутнууд сургууль дотроо нааш цааш гүйлдэж дараагийн цагийн хичээлдээ орох гэж байхад огт юу ч болоогүй царайлах нь юунд ч яраагүй хинд ч санагдахаар ажээ. Улмаа тамхи авчихсан хажуугаар нь байдгаараа гүйж өнгөрөхөд "Хөөе, нааш аваад ирээч, хаашаа гүгээд байгаа" гэж араас нь дуудав. "Энд тамхи байдгийм үү? Хаана байдаг" гэж би түрүүн ойр хавьд хаягаад олоогүй дээ. Гэх нь огтоос энд хичээлд суудаг биш болох нь илт. Учир нь эндхийн тамхи татдаг оюутнуудад нууцаар газарчилж өгдөг бүх ажлыг энэ хоёр зохион байгуулж, тэндээс чамгүй ашиг авч, түүнийхээ хөлсөнд захирлын аюулгүй байдлыг хариуцна. Энэ аргыг мөн л осор зохион байгуулж, "Хишгээ, би чамд итгэж нэг ажил даалгая. Тэр харагдаж байгаа жижиг үйлчилгээний цэг байгаа биз? Тэрнтэй очиж уулзаад намайг явууллаа" гэж хэл хэмээн үүрэгдсэн байна. Орвол нэг бандгар хүүхэн суугаад тухаараа харах нь "Энэ нэг юм чи одоо яах гээд байна" гэх шиг. Эхлээд байдлыг нь ажиглаж тандаад осор захирал явууллаа. Гэхдээ хоолоо засаад "Ярьсан. Мэ, энийг аваад Барсаас тэр тамхиг бөөндөө даваад ир" ингээд хит 3 тамхины нэр онцолж хэлээд 10 сая төгрөг сарвааж "Хулгайч хүүхдүүд ихтэй шүү. Алдчихваа. Дээр нэмж хэлэхэд орж ирэхдээ битгий улаан цам зөөгөөрөө. Нүд чих их. Харанхуй шөнөөр ирвэл сайн. Энэ утас руу яраарай. Миний нууц дугаар" гээд Nokia өгөв. Гудамжны түүцийн авгаа хүртэл нууц дугаартай ингэж бодож байж үлээ тэр үед. Одоо тэр 4 Nokia 4 нууц дугаартай. Тамхины ажлыг хийж эхлээд л энэ зах зээл дээр ийм их мөнгө эргэлддгийг үзээд хичнээн шунал нь хөдлөвч өөрийнхөө цалин 2 сарыг авахаас өөр юу ч хийж чадахгүй нь гачлантай. Бурхан минь, сартаа 150 саяын ашиг олдог гэд бодтоо гэж бодхоос шээс нь гоожигт өгдөг байж үлээ. Учир нь сургуулийн ойр хавийн бүх газруудыг тамхи зарахыг хориглоод цорын ганц цэг нууцаар үлдээсэн нь ийм их ашиг руу чирчээ. Мэргэжлийн хяналт, нийслэлийн шалгалтууд ёстой л нүдэн анаад л өнгөрнө. Хинж гэхгүй. Ганцхан айж болгоомжлдог юм нь сэтгүүлчэд гих манга. Гэхдээ ихэнхдээ нь хаалтын гэрээ байгуулж сард тус бүртэн сая төгрөг шилжүүлдэг байснаа орлого нь ихсэх тусам 2 саяыг шилжүүлдэг болсон ажээ. Тийм 10-аад сайт сэтгүүлчэд байх бөгөөд бусдыгаа тэд нар баацдаг гин. Ийм зүйлийг агшин зурд бодож амжирсан хишгээ нөгөөдгөө захирал руу орж вэ гэж дохио өгчхөөд өөрөө тамхи хүлээж буй хүүхэн рүү очив. Тэр залуухан хүүхэн оюутан гэхэд их ганган бөгөөд цэвэрхэн гартаа үнэтэй цаг зүүж Gucci, LV гэх мэт брендийн хувцас өмсчээ. Хишгээгийн өгсөн тамхиг шунаглан соргоцоор "Эн чин сургуулийн бүс атал ямар хурдан тамхи аваад ирвэ" хэмээн мишэнгүй хэлээд нүдэрээ инээх нь захиралдаа өгөх бэлгийг өөрөө төрүүлээ тасчин хайчмаар айлгүй нэгэн гимээр. Хишгээ гэхдээ захирлынхаа урдуур орно гэж байхгүй л дээ. Тийм зүрх зориггүй. Нэг удаа орох гэж алдаад дараа нь нөгөө хүүхэн захиралд нам алдснаас болж алуулангаа дөгчээ. Харин захирлынхаа дараа бол асуудалгүй. Учир нь нойтон хамуушиг хүүхнүүдийг холдуулдаг ганц зэвсэг нь хишгээ. Осоор хүзүүндээ 50 саяын цул алтан зүйлд алмазын шигтгээтэйг зүүж, цамцныхаа ханцууны цаагуур 500 саяын үнэтэй цаг далтхан хэрэглэж, гараа урагш сунгахад ханцуугаар нь хальт харагдахаар тааруулж, алтан хүрээтэй нүдний шил бас хагас тэрбумаар авч зүүжээ. Нарийн бичгээр дамжаад ороход нэг жижиг өрөө байхаагаад 2 хамгаалагч нь тэнд байнга зогсно. Тэндээс дараагийн өрөөрөө ороход том цэлгэр танхим хүлээх бөгөөд хурлын ширээ сунаж, нэг захаас нь нөгөө зах хүртэл худал хэлсэн хүнд харагдахааргүй урт. Ширээ бүр дээр микрофон байрлуулсан нь томоохон хурал болдгийг илтгэн. Дүүргийн намын идэвхтнүүд энд цоглож, дайлж цайлуулан үнгүй хуралдана. Мэдээж үнгүй юм гэж юу байх вэ? Дараа тэрийг янз бүрийн аргаар дүүргийн намын даргатай зогцдог ажээ. Тэр өрөөгөр өнгөрөх зуур ханаар дүүрэн үрсэн номын дундуур явах бөгөөд номын санд ороод ирвүү гэлтээж харамсалтай нь осор захирал нэгийг нь уншаагүй шинээр худалдан авч дүүргэжээ. Сая нэг дахин нэг хаалгаар дамжиж осрын царайг харна. Тэгээд ч болоогүй хүндтэй хүнээ бүр арын өрөөндөө тусгаалan хүлээж авдаг ажээ. Ийм учраас орж ирсэн октод энэ хүн хязгааргүй баян гэдэг ойлголтыг шууд л авдаг ажээ.
Үүний нэгэн адил наминжинч тэр замаас халтарсангүй. Хишгээтэй тамхи татаж байхдаа урилга хүлээж авангууд баярлснаа илэрхийлээд өрөөгөн заалгаж аваад бушуухан шиг явж одлоо. Хаанаас ч гарсан гойлог сайхан биетэй усгал зөөлөн цаанаал нэг айлгуу татсан харцсан ямар ч ярийг өмруулан цөм татаж унагмаар ажихав. Сайн байна уу та хэмээн олон өрөөгөөр дамжиж орж ирсэн хүүхэн сүрдэнгийн өнгөөр үүд хавцаа зогсон асуухад тэртээ том ширээний цаанаас бүдүүн гизээ яаж даадгийн гэмээр хөнгөн шингэн харааж босоод "Өө, намаа юу? Баахан оюутнуудын дунд төв гэж бодоод татгалцсан шүү. Захирал нь бас ч гэж тийм муу хүн бишээ. Алив наашаасуу." Гээд гараад илгэн ширээний ихэн хавцаа заагаад өөрөө нөгөө талд нь суув. Түүнийг гараараа заахад ханцуун хоошоо ярагдаж нөгөө үнэтэй цагийн хойгуур шуургалаа. Үүнийг харуулахдаа осоор мэрэгжлийн билээ. Цагийг харсан наминжингийн нүд эргэлдэж ямар амар үнэтэй цаг зөөсөн юм бэ? Мдээгүй юм шиг л царайлаа. Ингээд хоолоо заасан газар нь жамбайж суугаад хормоо хотоо хумлаа. Мөсгвийн араас нэгэн өндөр хүүхэн орж ирээд тэр хоёрын өмнө гүцтэй цай хийгээд янз бүрийн амттан тавиад гарч одов. Ингэн чинээ санаагүй наминжингийн нүүр улаажээ. Тэр урд нь уулзъя гэсэн хүмүүстэй тийм хурдан орооцолтдгүй ч гэсэн хөдөөнөөс ирсэн гих басанг эргүүцсэн хурах шиг нэгэн бааранд ганцаараа барвайтал сууж байхад нь танилцсан бөгөөд түүний гол мэх бол иймэрхүү хүмүүсийг олж тоншох, хаяа нэг өдрийн од мэд үзэгдэх ирчүүдийг уургалнуу гэхээс хаасайгүй бэлчиж байдаг хүүхэмсэг ирчүүдийг нэг нүдэрээ үзэхгүй угаасаа ч дургүй ажээ. Дунд зэргийн үнэлгээтэй тэр баарны цэлгэр том өрөөнд ганц нэг хийн хүмүүс суугаад хамгийн захын 3 ширээний яг дунд нэгэн хөглөхөр бор царайтай ир суугаад хаяа нэг шар айргийг шимж тамшаалан цонхоор элдвийг харах нь яавч арх пионд орсон арчаагүй ирчүүдийн нэг биш гэдгийг хар аяндаа хэлээд өгнө. Наминжин санамсаргүй мэтээр хажуугийн ширээнд нь тэр эрийн өөдөөс харж суугаад хоол захиж өмнөө нэг шар айраг тавьж суухдаа цагаа байн харах нь хин нэгнийг хүлээж буй мэд. Хөдөөх эрийн царай бараан л болохоос тэгш цагаан шүүд сайхан уруул ажилд нухлагдаж боргорсон гүжирмэг гар тэргүүтэн нь жинхэнэ эр хүний шинжээг гэлтгэх агаад элдэв брэнд хөөцөлдөж октоочиг айшилж нарийнхан өмдөр гуяа гангалсан залуучуудаас оох дөөр ориг төрөх царайнд нь бууж наминжингийн дотор сэтгэлийг гижигдэв. Нэг л гэмэн жаахан хөлс үнэртэгч завсраар нь эрийн чимийг заар үл мэдэгдэм хамрын үзүүрдсэн хийх бүлгөө. Тэр ир урдаа ертөнцийн сайхан хүүхээр цуусныг анзаарч байгаа ч юм алга. Ямар нэгэн зүйлийг дотроо бясалган бүргэд хамрынхаа дээгүүр очтон гялалзах нүдэ хурцлан үе тэртээ алсыг ширтэнэ. Урдаа тавьснаас уух биш зүгээр л энэ газар цаг хороох гэж ирсэн болов уу гэмээр. Наминжинг орж ирэхэд тэр газрын ирчүүд бүгд л харцаа шидэж шалиг зангаар үе хаардаг тул энэ байдалд бүр тасчихсан учраас энэ удаа үл тоогдсон мэдрэмж түүнд төрж эвгүүцэв. Тимээс босож сайхирийн хажуугаар өнгөрөхдөө шүргэн алдаж гуй хасаа шидлэн тожир алхалсаар угаалгын өрөөрөө одов. Харин басангийн дотор ихнэр нь л эргэлдэж байсан аж. Хичнээн их нартай хайртайж аргагүй ирэхэнд болдод тавьж өгсөндөө дотор нь бачимдаж явдагч түүнээс 3 хүүхэдтэй болсондоо дотроо хот хөхөрч муу шалиг ир чи миний ихнэрээс хүүхэд гаргасан ч чамаар аваглахгүй нь харамсалтай юм да. Орчлон иймээс цааш гих мэтийг бодож бясалгаж суугч уг нь миний эмчилгээ болсон гэсэн. Нэг залуухан юмтай ойртож үзвэл өөр ингэсэн үр удмаа үлдээж ч магад. Нэгэнт үлдээч хөл хаана өснө хамаа байж уу гих мэтийн замбраагүй юм бодцоход ихнэрээ мэдчихвээ гэсэн аятай хазар нь улайж ийш тийшээ цочмог хон харав. Яг энэ үеэр угаалгын өрөөнөөс буцаж авсан наминжинтай харц тулгаарч таг гацав. Бодлыг нь таасан мэд гонгосон сайхан хүүхэн залуу сайхан гүнд шиг урдуур нь сайхан үнэртэй салхийг хуйлруулан хажуугаар нь өнгөрч ширээн дээрээ суухдаа 15-ны сар шиг айлгүй татан их зурдаас нь мишээжээ. Саяхан л нэр хүндтэй үнэлэгдэж байсан басан тэрхэн зуур нам балдаа давав. Ахын дүү оюутан уу гэж нэг мэтгэд асуучихсан хажууд нь зогсож байлаа. Басан эмэгтэй хүнтэй ингэж ярих нь байдгаа ихцэлж харахтаа ичиж өгөхээ дөхдөг ир. Гэвч 30 гараад ирэхээрээ яаж өөр болдгийг сая л өөрийн үйлдэлээс мэдчихэ.
Тийм ээ. Манайх Ховд аймгийнх гэр орноосоо хоол дүүн жаахан зүдэрчил байна. Гэх үг түүний зүрхэнд Йокитл тусаж халаасаа дарлаа. Гэрээсээ авч ирсэн хэдэн ноолуураа мөнгө болгоод картантаа хийсэн аж ахуй. Өөрөнд үүсгийх нь эзэн минь тайван бай. Би энд байна гэх шиг болоод нэгэнтээ урт амьсгаа татаад хүүхэн рүү харвал шуналтай хүүхэн чухам юу хийгээд байгааг нь анзаарч орхижээ. Ноолууртаа ирсэн юм аха. Химэн илт басамжилсан аястай хэлэхэд мань нэр хизээ нэхээгүй зангаар гүйээгүү ахт нь хідэн бор юм угаасаа байгаа. Алив дүүн минь нааша суугаач. Өнөөдөр би чамайг дайлж цайлъя. Гэв. Наминжин тийм амар хүний ширээр гүйх нэгэн биш үлээ. Тэр бээр толгоос ихсэрч үгүй ах минь найз залуу маань ирж байгаа. Ажил гарсан бололтой оройцсон ч тэр заавал ирдгийн ингэж худлаа хэлээд бугууга харав. Найз залуу ирнэ гэдэг үгийг сонсоод басан жолоогоо татлаа. Түүнийг явах бүр дуртай нарга үлдэх болсон эхнэрийгээ бодохоор уур нь хурж чадал нь хүрдэг болмоо болдгийг ганц усаад унгамаар санагдлаа. Даанч хүдэр чирэг моринд гарамгай болд түүнд хусуулах нь байдгүй муухан аймгийн арслан ирсэн ч эвхээд тавьж мэдэх нэгэн аж ахуй. Хэрв түүний оронд болд байсан бол номинжин ингэж элэг барайч үгүйч. Ингэж басантай учир ургуулснаа хоромхон зуур бяцхан тархинда цахилгаан адил гэлсхийлгэн гүйлгсэн номинжин өнгөрсөн хугацааны амарга энэ баян тарган эртээ харьцуулсгийж дотроо нэгийг бодож үл ялэг суудлаа засав. Осоор сайхан зан гаргаж малилзаадал байдаг. Тийм нэг урсгал ус шиг агаад илтгэлийн танхим таарсан хүйтэн ус шиг ир биш ажээ. Хэсэг зуур инх ус уусан осоор нөгөө талаас босож сууж байсан ширээгээ тойрч аажуухан алхасаар хажууд нь ирж сандал татан тухалд суухад тансаг үнэртэй сүрчээг үл мэдэг ханхиж дотор сэтгэлийг нь сэрэх мэт болсон ч хамаг биеийг нь хүйтэн могоо ороох мэт болж биеэ хумлаа. Яах нь вэ гэж янзыг нь үздэгэн түүний үнгэн мэхийн нэг нь орж ирэхтэн зүгээр урьж суулгаад инхүүд өхөж ирээд саял нийгэм гараа өгөн албан ёсоор танилцдаг эренбитэй. Энэ нь түүний эрлэгийн цалмын нэг. За албан ёсоор танилцъя. Намайг Осор гэдэг. Энэ сургуулийн захирал. Оюутнууд захирлал гэхээс биш миний нэрийг мэдтгүй юм гэж гараа өглөө. Басангийн гарын хажууд ийм том биеэс гарамгүй бараг өөрийнх нь гараас илүү сүмбэн шахуу торхон цав цагаан гар гарч ирсэнд хүүхэн цочих шиг болж за захирлаа намайг номинжин танилцахад таатай байна гэж дургуухан гараа явуулав. Захирлын гарын алга нойтон бас хүйтэн ажээ. Басангийн бахим хүдэр чирэг гар ямар ч хөлсгүй дээр нь хав халуухан барихад цаанаал нэг нүнжигтэй нүмер нүүлэгт орчих шиг болдог атал энэ хүн хортоо могоо мэт санагдсан ч мөнгөн дэндүү их байх гэдэг лантуу суудал дээр нь бат гихч нь хүлж орхив. Энхэн зуур хаалга аажуухан онгойж өндөр туранхай шарвтар царайтай нүдэн дулаахан залуу орж ирлээ. Осор захирал миний хүү хүрээд ирв арын өрөөрөө орж бай. Аав нь чухал уулзалттай байна. Химэн гараа хоош заалаа. Идэрцэн инжил 20-т. Ёстой л галзуу барын аманд гараад өрхөд бэлэн нас. Огт үгэнд нь ордоггүй зөрүүд байсан хүн гинтхэн өөрчлөгдөж жигтэйхэн сайхан зантай болж ажил руу нэрхэн байтугай уцаарч ярьдаггүй байсан тул аав нь ёстой л хайлсан тоглог мэд бөмбөрч байв. Харин осрын авгаа гэж 60 гарч яваач 40 юм шиг толисон нэгэн. Нүүр амандаа ботокс гэх тэгшлэгч үргэлж шахуулж бүхий л сайн гэсэн бүхнийг хэрэглэх тул инхүү цэмбидэг ажээ. Энэ тухай дараа жичтэн яримз. Хүүг нь харсан номинжин ямар сайхан залуу вэ гэж дотроо зэрвэс бодоод өтгөн хар хүмсэг өндөр хянг хамар тэргүүт нь аавтайгаа төстөө энэ хүн залуудаа гисгүзээгээ чирээгүй байхдаа ямархан сайхан ир байсныг хэлээд өгөх мэт ингэж өөрийн мэдээлгүй амандаа өгөлжээ. Номинжингийн нэг алдаатай зан гэхүүдээ бодсноо энхүү амандаа аяархан өгүүлчихдэг зуршилтай. Идэр нэмхнэхээ тэнцүү үрд гэж амандаа өгүүлсэн эдэр цум заа үз ингэж үчгээд арай урт юм аа яаг давэз тийм ийхээ үү гэж шивж болох юм анхныхаа хүүхдэд ч гэсэн ийм нэр өгвөл гоё биш үү нэг тийм эртний өвгдээдсэн ихэмсэг нэр юм шиг хүн үг ээдж байгаа юм шиг химэн баясаж дарахны газар орж аха энэ зүйлт дээр ингэж шивж өгч болох уу
хэмээн цол мөнгөн гинжний бүтээмэл колон дээр хийлгэхийг хүсэв. Энэ тэндээ замбраагүй ч юм шиг баахан эд хэрэгсэл хайш байршуулж нэгэн зүйлийг ихэд нимбайлан хийж байсан дархан гих 35 орчим насны залуу огт харалгүйгээр болно 20,000 гээд ажлаа үргэлжлүүлсээр 20,000 гэхийг сонсоод саяхан аавынхаа өгсөн 30,000-ыг хийсэн халаасаа тэмтрээд за аха хийлгий хизээ гарах уу хэмээн асуугаад яарсан байртай хоошоо харав. Маргааш 3 цагт ирээ хэмээн гараа урдаас нь сарвайхан төлбөрөө гэж буй ажээ. Залууч атгсан мөнгөө тэр чигт нүгчгөөд ухсхийн гарч одов. Түүнийг орчхоод гараад ирээ гэхэд хүлээд суусан хонгороо хаашаа орчих вэ? Зөндөө хүлээлээштэй хайраа хэмээн уруулаа амжуулж эрхлэнгүй хэлээд наалдав. Энэ залуу бол идэр цөм химээх осор захирлын хинцхүү. Харин нөгөөх нь үерхэд 2 жил болж би дарахнаас ирсэн охин. Хонгороо өтгөн хар мөртөө ширэлцсэн юм шиг мушгарсан хар үстэйгээ адил нэгт зурчсан мэд тас хар хүмсөг шонтхор өндөр игдүүтэй хамар гээд эмэгтэй хүнд байх бүх гоо сайхан цогцолсон охин. Улсын физикийн олимпиадад 10 дугаар ангидаа дарахнаас ирж оролцоод мөнгөн медаль аваад их сургуулийн эдийн засгийн ангийн банкны ангид хуваар авч ирсэн гавл толгой. Хэдий хонгороо сурлах сайдайж ар гэрн тийм ч сайн амьдралтай биш. Аав нуурхаад насаараа хүнд техник барьж байгаа тэтгэвртэй гарч ээж нь насаараа шахуу тоогооч хийдэг ийм л айлын жирийн нэг охин. Айлын том учир хичээлийнхээ хажуугаар хөлсний ажил хийж амжиргаагаа залгуулна. Аав ээж нь мөнгө явуулъя гэсэн ч би даах гээд огт авахгүй болгоод л байдаг тооцоотой нарийн толгой. Хонгороо нэг өдөр хичээлээ тараад ажил руугаа явж байтал 2-3 залуу ээрээд явуулахгүй эсвэл бидэнтэй хамт яв эсвэл чамайг дагаад ажил дээр чинь бид очие баар нь зөөгч хийдэг гэсэн бидтэй зургийг чи аваад маргааш сургууль дээр угаалгаж тараанда гих мэдчлэн янз бүрийн юм хэлээд нойтон хамуу шиг салахгүй байсан ажээ. Та нарыг манай найз залуу ирээд болгож тавина. Үнэнгээсээ юм шиг хилээд эргэж харахад би эрхүү байрын цэвэрхэн хувцастай цагаан царайтай залуу өөр 2 залуутай инээлцээр айсуу харагдахад хонгороо урдаас нь даллаж чангаар эднэрийг хардаа намайг шоглох гээд байна хайраа хэмээн бушуухан очоод гараас нь бариад авчээ. Огт танихгүй охин гүйж ирээд гараас нь бариад авсанд ихэндээ гайхсан ч араас нь хөөцөлдөх залуучуудыг хараад учрыг ойлгож залуусаа та нар ч охтууд мундсан биш дээ. Очиж миний найз охиноор оролдоод авахтаа яах вэ дээ. Химээсээр урдаас нь тулж очиод сургуулийн захирал осрын хүүгийгдэх нилээд сахилгагүй нэгэн байхыг хараад яаж чадалгүй. Өө за уучлаарай. Чиний ямаа байсан юм уу? Яаж мэдэх вэ дээ? Наад ямаага эзэнгүү сул битгий явуулж байгаач ингэж тэдний дундаас арай биерхүү урт дээрүү халдсан толгойтой залуу хилаангуй харж ууртай хэлв. Түүнийг 40,000-ийн тойрогт задаанаараа нэр алдартай дэвхрэг хочод үлзий гэдгийг мэдэх төдийл юм ярилгүй тэгсгээд охиныг сувгдан буцаж эргэжээ. Аавынх нь нэр нөлөө ихийг мэдэх дэвхрэгч гэсэн түүнтэй түнжин хагарахыг бодсонгүй тул нөгөөдөлдөө муусан нусан гоож урууд эзэнгүй ямаага олооч дээ. Олж байгаа юм чинь аавтай юм байна. Дахиад ийм хачин замраагүй алдаа гаргавал та нарыг хөнгөлж орхин шүү гэж заналтаа хэлээд яаж чадалгүй салж одов. Ингэж ам гарсан хонгороо идэр цөмд баярлснаа илэрхийлээд явах гэтэл уучлаарай. Чи манай доод курсын гавл хонгороо мөн байна тийм үү? Аз олж таарлаа. Энэ гудамжаар битгий явж байгаарай. Хойд талаараа тойрч явбал аюулгүй байдгийн. Наадуулчин хүүхдийн колон явж байгаад тэр чихтэй танхаарчсан боловсрал эзэмшээгүй энэ хавийн зартаа гарууд. Хэрэг болвол надаас тусламж авч болно шүү миний дэв. Эсвэл хичээлээ тарахаар заах нь ажилд чинь төхүүлээд өгч яах вэ? Ингээд инээмсэглэн гин цагаах нар хэлэхэд өөрийг нь ингэж хүн огт өмөрч хамгаалж байгаагүй учраас сайхан санагдаж баярлалаа. Харин та нарыг байгаагүй бол гээд нөгөө хоёрыг нь харсан чинь алга. Идэр цөм энэ охиныг хичээлээс тарахаар нь дагаж явдаг байжээ. Тэгээд ард нь алхаад л яаж танилцв уу? Ямар хөөрхөн даруухан мөртлөө царайлаг юм бэ? Би лав ээжгээ галзуу биш, ийм л их нэртэй болмоор байна. Химэн өөрийнхөө гудамжны зангаа дарсаар бараг 3 сар даагжээ. Энэ хугацаанд дурлсан залуу төлөвшөж, аавтайгаа зөрөлдөх, хэрэлдэх, үгэнд нь орохгүй байх зэрэг муухай хулгайн зангаа бүрэн засжээ. Тийхүү зангаараа охиныг дагаж явтал дэвхрэх очид өөрийнхөө дагуулуудтай нийлж хоргож байгааг харж хаад хажуугаар нөнгөрч яваа 2 залуу гуйж хамт очиод өгөөч. Тийхгүй бол ганцаараа очихоор гар зөрүүлэхээр гараад байна. Туслаач.
Гуруулаа очвол наадуул чи намайг хараад яаж чадахгүй яваад өгнө гэж гуйжээ. Үнэхээр ч идэр цүмийн хэлснээр болсонд нөгөө хоёр нь баяртай залуу минь амжилт хүсье гिचгээд яваад өгсөн нь тэр ажээ. Ингээд ганцаараа зогсож байгаа нь энэ. Олон залуучууд ирлээ гэж дахин нэмээсэн хонгороо сая тайвширч харин л дээ чам төвөг одож ажлыг чинь барах үедээ гэж имэж байна. Би жаахан айдастайгаа очоор дөхүүлэгмээр л байна. Гэхдээ өөрөө мэдээ ахаа ингэлээ. Ингиж тэр хоёр танилцсан ажээ. Идэр цөм өдөр хичээлээс ажил руу хөргөж өгсөөр хонгорооч баярлаж талархснаа илэрхийлсээр нэг л мэдгэд хоёр залуу бие биедээ жигтэйхэн дассан байв. Өнгөрснийг инхүү бодсон идэр цөм аавынхаа арын өрөөнд ороод элдв бусыг бодох зуур би ажилд биш хүүхдтэй хамгийн түрүүнд цаг гаргаж байх болно гэж амандаа шивнэн сууч чадахгүй өрөөнд дотор нааш цааш холхисоор. Энэ үед наминжинд тэр гихийн аргагүй сонин хорон бодол төржээ. Тэр ганц бие байж хаяа ан хийхээс бүрэн залхсан байв. Тийм учраас амьдралдаа эцсийн удаа бүр том ан нэг өсөн хийхээр шийдэж юу л да захирлаа. Миний хүсэх зүйл гэхээсээ илүү танд ашигтай юм аа. Манай аав тагнуулын газарт ажилладаг хүн би. Бүх алтны уурхаан лиценз хийгээд орд газруудын мэдээллийг олж өгч чадна. Таныг сонирхвол би ааваасаа сэмхэн аваад өгч чадна шүү. Даанч манай аав тийм газар ажилладаг учраас хүмүүстэй танилцахад хэцүү. Тэр бүхэл хадмууттайгаа ч танилцахгүй гэж ярьдаг хүн штэ. Ингэж ярихад осоор сэртэсхийв. Охтын анзаарахгүй байтал гинтийн чухал мэдээлэл олж өгөх хүн өөрөө гүгэд ирэх гэж химэн бодхоос дотроо баярлавч гаднаа тоогоогүй янз гаргаж хоолоо засаад сандал руугаа намбас хийн одлоо. Одоо шадарчин осрын дотор арай өөр нүүдэл орж ирэх шиг болов. Наминжинч хизээний нүүж сурсан дадлаараа залтай жоотойж харин та надад хариуд нь юу өгөх вүлээ? Химэн үл ялыг цонх руу харахад хүүхний хүзүүнд осроос дутахгүй чамин хийцийн алтан зүйлт гэл алзаж хэсэг бүрт нь алмаазан шигтгэх хийсэн нь илт анзаарагдлаа. Дээрх бөгөөд хонгороо голдоо ортол гомдод суухаас даруй 3 жилийн өмнөх явдал. Харин энэ үед яахаараа чи миний хүүтэй суух ёстой гэж юуг ийгүүлсэн гэж чи манай бэр болох юм. Манаатай энэ зэрэгцэж амьдрах гэж буй танаахан гэж хийн. Гү чи зүгээр л хідэн цаас аваад хүүд минь мэддэгдэлгүй харилж үз. Хэрэг хүн минь ямар нэгэн мэдсэн байх юм бол аавд чин зохиомл хэрэг тохоод далдад хийхээ сайн мэднэ. Амьдралаа мэдэхгүй бас их сан багнах дуртай. Дээдсийн хүрээлэл гэдэг чин өөр байдгийн. Химэн нэг л өдөр хонгороод идэр цүмийн ээж хэлсэн билээ. Хүн тэдний сургууль тэнцэхэ байгаад гэдэг шалтгаанаар ангаах их сургууль руу шилжжээ. Үнэн дээр тэнцэхгүй биш, хонгороотой учирснаас хойш бүх хичээлдээ жигдгэн сайжирч, улам зүтгэлтэй болсон ч гэсэн ямар ч ар гэрийн баялаггүй амьдралтай охинтой танилцсан гэх шалтгаанаар хадам ээж нь өөлж эхэлсэн аж. Ялангуяа хонгороо жилийн чөлөө аваад хүүхдээ гаргахад нь бүрч үзэн ядаж, бараг 10 өрөө байхад доод давхрынхаа галтгооны өрөөнд жаахан зай гаргаж, жирэмсэн хүүхнийг унтуулж төрүүлэх хугацааг нь хүлээж байлаа. Энэ хугацаанд ар гэртээ нь аль биесээр танилцаагүй, бэрг байгаагүй гэдэг шалтгаанаар хүүгээ тусдаа дээд давхарт унтуулдаг байсан аж. Хонгороо ихэндээ ч юм бодсонгүй. Барагтай л бол амнаас нэм гардаггүй хөндөй хүйтэндөө хадам ээжигээ тэгж байгаа зөөлрөхвэз гэдэг шалтгаанаар зөөлөн хандсаар иржээ. Охиныг нь гарахад хідэн хоног л дээшээ гаргаж нөхөртөө нь байлгачаад одоо чи тустай бай. Хүүхэд хичээлээ хийж чадахгүй байна. Тайван амгалан хичээлээ хийхгүй бол танаа сургуулаас хөөгддөг шиг дахиад л ангаахаас хөөгдчихвэл хэн хариуцах юм? Одоо болно. Нэг удаа миний хүүгийн толгойг эргүүлсэн чинь багтаагүй эцтэй. Төгсгөр нь тэгээ тустай гарна үз. Химэн ээж нь цүл пал хийтэл хэлсэн ажээ. Ээжээ галтгоо арай багтах гээд байна хүү бид хоёрт гих мэдчлэн ярихад доод давхурт 3-4 сул өрөө байсаар байтал үгүй ээ та хоёр наанаа л бай. Энэ өрөөнүүд бүгд эзэнтэй. Манад үнэр гадаадаас ирэхээрээ байцгаадгийн. Дээр гарахаар хүүхдэд дуу чимээтэй учраас тайван амгалан байлгаж үз. Аянда тэгж байгаад аав чинь та гуравт байр авч өгөх байлгүй дээ. Химэн их л итгэл төгс өгүүлж, бяцхан зүрхэнд нь гордлог төрүүлж орхисон ажээ. Үүнээс хойш юу ч болж байсан чимээгүй л байсаар өдий хүртэл иржээ. Гэтэл эцэст нь ингэж хэлдэг байж. Ястай гомдмоор хичнээн хатуу үгийг нь төвчиж хичнээн өдөр тустай гарнаа гэж хүлээлээ дээ. Идэр цөмж гисэн хайраа ээжтэй битгий муудалцаа манай ээж гаднаа муухай ааштайж дотроо зөөлөн хүн
Аавыг бол тархийг нь хааг бацдаг. Ээжтэй муудалцвал тэгээд бүхэл юм дуусаа гэж хэлдэг байсан ажээ. Хүүхдийг нь гаргасан болохоор анхных шигэ хувраад байж болохгүй, гараад хаашаач явах юм билээ. Ээж аав дээрээ яваад очих нүүргүй, хүнд байдалд орсон өдрүүд үргэлжилсээр л байсан юм. Уг нь бол хадам аав нь асуудлыг шийдэхдээ хүрвэл ёстой л гарн гоцс хийхдээ бүх юм шийдэгдэхээр ажээ. Худал хэлсэн хүнд өдөр бүрэл шахуу хүмүүс мөнгө барьж ирж ажил бүтээлэгдгийг эхлээд нууж байснаа сүүлдээ энэ муу хаа холдоо аждээ гэсэн байртай улаан цайм нүдэн дээр нь ярьдаг болжээ. Ингэж их төвчээр дунд арай хийж жил гаруй болоод байтал нэг л өдөр ингээд хөөгдөж буй байж. Төвчээрт хязгаар бий гэдэг шиг ёстой сүүлийн удаа улаан галзуу хэрэлцчихэд гарьяа гэж бодсон ч нэг л цаанаасаа ам нь хөдөлж өгөхгүй байсаар хүүхдээ хувцслав. Чи наад хүүхдээ авч явж яах гэж байгаа? Орон байргүй байж бас давхар хүүхэд зутраах нь. Наадхаа бидэнд үлдээгээд орон байртаа болсон хойноо ирж ав. Химэн арай зөөлөн хэлв. Идэрцүм шалгалтаа өгөх гээд явсан хойно ийм явдал болсон ажээ. Нэгэнд хүний гэр оронд байсан болохоор яаж чадсангүй хүүхдээ орхиод гарлаа. Ямар ч байсан аав нь байгаа юм чинь учиртай биз. Хүмүн над шиг ядуу гэр бүлд өсөж миний тулсан амьдралыг туулах ёсгүй. Гэх нэг тийм битүү хатуу бодол түүнийг зовоон. Хэдийгээр үр хүүхэд гэдэг сэтгэл гогдом хатууч гэлээ хүний гэр оронд байхад яаж ч болдоггүй хэцүү зүйлийн нэг ажээ. Нөхөр нь л анх манайх зөндөө олон өрөөтэй хоёлоо тэнд амьдрий аав яванда бидэнд байр авч өгөх байхаа гэж шалсаар гэртээ анх аваачиж үлээ. Анх орж гарахад гайгүй ашиг л санагдаж байлаа. Гайгүй ч юу ахав дээ. Ээж нь юу ч ярихгүй. Хүүхдийнх нь хичээл туслаа зааж өгч байхад аав нь их л дуртай хоол цай гэрээ үйлчлэгчээр хийлгэж зөөлөгдөг байсан бол жирэмсэн болоод 3 сарын дараа гидсэн томроод ирэнгүүтэл эднийх ааш зан нь хувирч эхэлсэн юм. Явандаа ийм болноо гэж яаж мэдгвүлээ дээ. Огт амьдрал үзээгүй охин шүү дээ. Дөнгөжл амьдралд хөл тавьж байгаа. Ээж аав руугаа хажуу айлын утсаар хаяа холбогдоод сайн муул гинүү гэхвээс нөхрийнхөө тухай хадмынхаа тухай юу ч хийсээр нь. Харин аав нь ярихдаа миний охин яатраад байгаа юм биш үү? Наад дуу хоолой чинь илт суларчгаж гэртээ ирж сайхан амар гэж хэлэхэд хүүхдтэй болсноо ч таснуугаад аава би амралтаар ажил хийж байгаа. Энэ жилдээ очиж чадахгүй байх. Тийм болохоор ядрангуй дуу гарсан биз гэж хэлээд өнгөрөөсөн билээ. Хэдий муу яваач хүн ээж аваасаа үннээ нууж болдоггүй ажээ. Ингээд гарч ирсэн бүсгүй ээж аав дээрээ очихоор зориг шулуудаж дархны автобусанд суулаа. Хонгороо өнгөрснийг бодон хөдөө талаар давхих шороотоос болсон автобусанд суух нь тансаг хаусны галдгоонд бүртэлцэж алхах гიშгэх нь хоригдож байснаас хамаагүй дээр санагдаж цээж дүүрэн амьсгалж өнгөрснийг бодлоо. Хүн баян айлын бэр болон тансаг гэр оронд амьдрна гэхээсээ илүүтэй түшиг болох хүнтэйгээ хамтран амьдарч аль болох энэ тэнцүү төвшөнд явах нь өөрт нь аз жаргал өгдөг. Үүнийг ухаарч амжаагүй залуу охин эхлээд залуугийн сайхан сэтгэл татагдаж ардаасаа удаан гүйлгэж байж үерхээр шийтсэн боловч чухам ар гэр нь ямар вэ гэдгийг битүүхэн мэдэж чадаагүй нь хонгороогийн хийсэн хамгийн том алдаа. Хүүг нь гудамжны залбан амьдралаас гаргаж хичээл номд нь шамдуулах эрч хүч өгч хайр сэтгэл думбуулж элбэтэж чадсанаараа тэр гавьяатай. Гинт хүүгээ хичээлээ учиргүй хийгээд шаал өөр хүн болж эхлэхэд осор ихнэртэйгээ магнаа хагартал баярлсан. Чихэнд нь хонх уйхаа болж сургуулийн захиргаанаас холбогдож байна. Танаа хүү ийм хүүхэд зодлоо, багштай хэрэлдсэн байна. Хичээлдээ суугаагүй байна. Муу хүмүүстэй нийлээд байна гэх мэтчлэн өдөр бүрэл сонсогддог зүйлээс холтгож өгсөнд энэ хүүхэнд уг нь баярлах ёстой атал сайжирсан дээр нь ангаах ухааны их сургууль руу шилжүүлж сургая. Хожим өөрсдийгөө өвчин хуучид ороогдож хөгшрөх үест хүүгээ түшиж эрүүл мэндэ арчлуулж бай гэдэг эхнэрийнхээ үгээр мөнгө төгрөг шидэн байж шилжүүлжээ. Тэдэнд ямар мөнгө төгрөг дутах биш асуудалгүй. Харин асуудал болсон зүйл нь хүүн. Би яавч хонгороогоос холдохгүй тэгвэл хичээлдээ явхаа болно гэх мэтчлэн огт цөрөгхөө болсон хүүн гинтэл хэрэлдсэн ажээ. Ингээд бөө юм болсны эцэст аав нь наад хүүхнээ аваад гэрт хүрээд ир энд амьдраа. Өдөр нь хичээлдээ яваад шөнө нь хамт байх юм чинь ямар ялгаа байх вэ? Ингэснээр зөвшөөрч идэрцүм ангаах шилжиж харин хонгороо тэднийд байх болжээ. Хонгороо ажилч гэхээ болов.
Учир нь найз залуу нь чи одоо ажил хийж яах юм бэ? Би өөр сургууль руу шилжсэн учраас чамааг ажил руу ч төхүүлж өгч чадхаа боллоо. Нөгөө танхаа этгээдүүд чамааг хоргоогоод байж магадгүй. Айгүй бол өш санчгсан намайг холдонгууд чамааг элэг барина. Манайхан чи бит хоёрыг тийжээгээд байж чадна. Гэх мэтчлэн уйруулж ажлаас нь гаргажээ. Ингээд үндсэндээ мөнгө төгрөггүй болсон тэр осрын гэр бүлийн иргэшээлд ааж маажмаар баг багаар орсоор ийм байдалд хүрсэн ажгүй.